Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр Шангрилачт буудал Монгол-Австрийн бизнес форум боллоо. Бизнес форумын нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Бейлен нар оролцлоо. Монгол улс бүгд найрамдах Австри улс хоорондын худалдааны эргэлт 2024 онд 39.5 сая Америк долларт хүрсэн. Үүнээс Монгол улс 5 сая Америк долларын бараа бүтээгдэхүүн экспортлож 34.5 сая Америк долларын бараа импортлсон байна. Хоёр улсын худалдааны эргэлт Монгол улсын нийт гадаад худалдааны тэг зууны 23%, Европын холбооны улс орнуудтай хийж байгаа худалдааны 2.4%-ийг эзлэж байгаамаа. Монгол улс эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч байгаа бөгөөд эдгээр санал санаачлага зорилтыг хэрэгжүүлэхэд бидний найдвартай түнш өндөр аж үйлдвэрлэсэн Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг туршлага, дэвшилтэд техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй гэдгийг бас би энэ тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч манай экспортын хэмжээ хангалттай биш байгаамаа. Австри улс шүнийг эрэлхийлэгч баялаг бүтээгчид Монгол улсын найдвартай итгэлд түншмөө. Худалдаа, хөрөнгө оруулалт эрчимчнээр эдийн засаг өсөж, иргэдийн хэлхийн холбоо харилцан ойлголцол бэхжинэ. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтц зэрэгс салбарт манай улс амжилттай туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдэн хуваалцахад бэлэн байна. Монгол улсын эдийн засгийн эрчтэй өсөлт манай олон аж ахуй нэгжийн сонирхлыг татаж чухал салбаруудад гүн гүнзгий тууштай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэж байна. Монгол улсаас Австри улс руу экспортлож байгаа гол бүтээгдэхүүнүүд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа гант болдын хөдөр, баяжмал, сахин хувцас, ямааны самсан олуур, түүхийд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнүүд багтаж байна. Жишээ нь гант болд, зэсийн хөдөр зэрэг түүхийд нь Австрийн зах зээлд огтмол эрэлттэй байдаг. Австри улсаас Монгол улсад техник, тоногдох хөрөмж, машин, механизм, хим, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа болон автоматжуулалтын тоногдох хөрөмжүүд голлон импортлж байна. Эдгээр нь Монгол улсын үйлдвэрлэл, дэд бүтц болон эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа бөгөөд улсын эмнэлгүүдийн техник, технологийн шинжилэлд хувь нэмэр оруулж байна. Австрийн усан цахилгаан станцын асуудал дээр нэлээд сонирхож байгаа юм байна Монгол улсад. За хоёрдугаарт энэ уул уурхад ирэхэд том хөрөмжийг юу гэдгийг тэр уурхаа дээр нь тээврийн салбарын асуудлуудыг бас нэлээд сонирхож байгаа юм байна. За гурав дахь юм бол энэ хотын тээврийн асуудлууд байна. Энэ хотын томоохон мега төслүүд дээр Австрийн талаас ус хөрөнгө оруулах сонирхол нэлээд байгаа юм байна. Ялангуяа тээвэр дүүжин тээвэр мэвэр гэж яриад байдаг. Энэ асуудлуудаар Австрийн компаниуд бас нэлээд ач холбогдолтой байна. Тэгээд ер нь том дөнгөрөө үзэхэд бол мэдээж худалдааны өдийг хүртэл ирсэн худалдааны эргэлт бол жоохон чамлалтай. Тэгээд ойрын 30 он гэхэд яаж энэ худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх үү гэдэг тал дээр бас нэлээд хандж байгаамаа. Төрийн ажлын үеэр харилцан ойлголцлын 8 бичигтэй гарын үсэг зурсны дотор хөнгөлөлттэй зээлийн 4 дахь багцыг ойлгох тухай баримтжиг багтлаа. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь эрүүл мэндэд, дэд бүтц болон нийтийн албаны бусад салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд тус төхөн болох юм а. Ялангуяа шинэ нийслэлийг хөгжүүлэх зэрэг дэд бүтцийн төслүүд нь Европ, Австрийн мэдлэг туршлагыг ашиглах боломжийг олгож байна. Замын хөдөлгөөний хяналтын системийг оновчтой болгох, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх нь бидний хамтран хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтаж байгаамаа. Монгол улс бүгд найрамдах Австри улсын хоорондоо худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай засгийн газар хоорондын хилцээр, хөрөнгө оруулалтыг хүлээн дэмжих хамгаалах тухай засгийн газар хоорондын хилцээр, орлого ба хөрөнгийн татварын тухай конвенцийг байгуулсан байдаг. Цаашид Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200 нийт төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гайлын татваргүй гарах боломжийг ашиглаж хамтын ажиллагаа өргөжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа. Мөн эх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол Европын холбооны бизнес хөрөнгө оруулалтын форумд оролцохыг урьлаа. Дугуй ширээний бизнес уулзалтанд манай улсын 80 орчим, Австрийн 7 салбарын 22 аж ахуй нэгж оролцлоо.